Монголын занцлал нисэх гэж байна. 1920 оны дугаар сарын 11 их жинжний манталбай аз жаргалан 60 жил дархалсан манай орны хөдөлмөрчид ардын армийнх манай жаргалан трейд пионер сурагчид их өн хүндэс очид энд хорон цугларчээ. Бүгд наримдах Монгол Ард улсын батлан хамгаалах яамны сайхрын багниралака зэвсэг түвшний ангины гэтгэлүүдийн дайштын өнөр явж мэндчлээд ардын тусгалын 60 жилийн ойн баригдах болдуулан Монголын ард түмэнд мэндчилгээ дэвшүүллээ. Эхорон ард түмнийхэн эрх чөлөө тусгаар тогтнол аз жаргалын төлөө тэмцэл мөнхийн гавья байгуулсан манай зэвсэг түвшний дайштын 60 жилийн баатарлаг замлыг төвшин харуулсан жигсаалаар их баярын цэргийн парад хийлээ. Жанжин тугаан өндөр төргөн ява Монголын ардын армийнхан нам ард түмнийхэн ямар ч даалгаврыг нэр төртөй биелүүлэх хязгаар бэлэн байгаагаа илтгэн харуулж явна. Монгол ардын хөлсөлт нам ардын засгийн анхаарал халамж их зөвлөлт данднохтын сэтгэл харамгүй тусламжийн ачаар манай арим орчин цагийн шин хүчит зэвсэг техникийн эзэмшин баяр даны болон улс төрийн бэлтгэлийн байнга өсөн дэвшилсээр байна. Монгол ардын хөлсөлт нам ардын хөлсөлтөн 60 жилийн ойд хөдөлмөр сургалтын өндөр амжилтаар бэлэг барьсан ажилчин малчин сэгээдний өргөн жигсаал нийслэлийн хөдөлмөрчдийн баярын жигсаалын мандайд орж ирлээ. Бүгд наримдах Монгол ард улс эдийн засаг соёлын өсөлтийн нэлээд үзүүлэлтээр Азад төдийгүй бусад төвийн олон орноос төрүүлж байна. Нэг хүн амд ноогдох мах ноос улаан буудай цахилгаан гэрчим хүч хатуу түлшний үйлдвэрлэл зарим төрлийн эрдэс түүхэд өнгөт металл олборлох хэмжээ түүнчлэн 10,000 хүн ноогдох оюутан сурагчид их хэмж бусад мэргэжилтний тоогоор дэлхийн нэлээд орноос төрүүлж байна. Энэ бол бодит социализм өөрийн давуу талын харуулж эртний Монгол нутагт үнэмшил биелсний гэрчим. Төвцөнгөлд хүрээлэн наадамчин олон хорон цугларч Монгол ардын усалтмын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бүгд наримдах Монгол ард улсын ардын их хурлын төвөөлөлтийн дарга нөхөр зэтэн бол ардын усгалын 60 жилийн өн наадмын ажиллагааг нээж баяр хүргэхэд энг мөнхийн бэлэг тэмдэг болсон бүгд наримдах Монгол ард улсын төрийн алтан соён бодлон ба өндөрт мандлаа. Баяр наадмын цагж аваалсан хүчит өгчүүд хангар дин дэвлэлтээр гараагаан эхлэж төмний шандас турдан хөлгөн унсан хүүхдүүдийн гоо тунгалаг агаарт зурьятан эрхий мэрэгэн харваачид цэцмэрэгний шалгаар сурын төвөд гарлаа. Ийм хүмүүний үндэсний баяр наадам юутай баян юутай тансаг билээ. Үүний нэг нь бүгд наримдах Монгол ард улсын биеийн төвийн спортын хороноос бэлдсэн 50,000 гаруй тавьчин залуус хүүхэд багчуудын уран хөдөлгөөнд гимнастикийг наадамчин олон зочид төлөөлөгчид багтан үтсэн явдал юм аа. Сайханч гимнастикт маань бүжиг спорт тоглолтын гүн гүнзгий утга агуулгатай наадамчин болон баярлуулсан Хувьсгалт Монголын үрсэд нам ард түмний хайр халамжаар өргөн мэдлэг боловсролтой эрүүл чирэг бие бэлтэртэй өвдөх соёл баазын хүмүүжлтэй өссөн бойжиж өнгөжин жихбааж жугагийн баталгаа юм аа. Нүд баясгаж сэтгэл яаруулна.
Ардын өсгөлийн 60 жилийн ойн наадмаар уяа соёлын таарсан 6 насны 2000-ад Шандас сайд хурдан бүлэг уралдсны түрүү мандайд партизанисны жоохон уяачин төвдөнгийн 3 насны морд төвдөн төмнөхийн алтан жолоогон өргүүлж наадамчин улаан баясгалаа. Ахаал самба цэцмэрэгнэн шилгсэн их баяр наадмын үндэсний сурын тэмцээн улам сонирхолтой болж манай намдастын өдрөдөх нөхөр зэдэн бол Батман болон ихэнх хүндэт зочид сурын хаваанд оролцлоо. Түүхэтэн сурын тэмцээнд гамболд ажид нар төрүүлж улсын иргэн цол хүртлээ. Ардын өсгөлийн 60 жилийн ойн баяр наадмаар үндэсний спортын өвгөн авьяат маачир төвдөнд орж авраг дамдын мөнгө бат баян мөнгө чимэтэрчэр нарын хүчит 512 өрх задгаллаа. Ардын өсгөлийн 60 жилийн ойн баяр наадамд уран махыг уралдуулан барилдсан хүчтэн олны дундаас дархан авраг баян мөнгө, даян авраг цэрэн тогтмоор үлдэж, далайдын дархан авраг баян мөнгө улс өсгөлийн ихэнх баяр наадамд 8 дахь удаан төрүүллээ. Ийхүү Монгол Ардын өсгөлийн 60 жилийн ойн их баяр наадам намынхан 18 дугаар хурлын дайчин шийдвэрийг хэрэгжүүлэн биелүүлэх үйлсэд нийт ард түмний зоригжууллаа.